25 дугаар анги. ертөнцийн амар амгалан бол миний үүрэг. Лин Шаод нь 100 эрдэнийн танхимд хүрч ирэхэд Лимийн аль хэдийн тэнд хүлээж байлаа. Ахлын чи яг юу авах гэсэн юм бэ? Нөгөө 3 тэмдгийн цаасаа зарч чадсан уу? Лимийн инээмсэглэн хэлв. Аз таарч бүгдийг нь зарчихсан. Үгүй байлгүй дээ. Лин Шаод нь чангаар өглөө. Ямар тэнэг хүн хуурдсан бол эн чин муу ёрын тохиоч байж мэднэ. Тэр баг зэрэг санаа зовсон өнгөөр хэлв. Ахлын чи тийм олон ширхэг зарчихсан юм бол дараа нь хүмүүс биднийг хайж ирээд зодож мэднэ шүү. Лимийн хөмсгөө өргөн хэлв. Чи намайг хуурамч бичээс хийж хүмүүсийг хуурсан гэж бодоод байна уу? Би чамайг зориуд хүмүүсийг хуурсан гэж хэлээгүй л дээ. Зүгээр л хэрв чиний бичээсийн тэмдгүүд ажиллахгүй бол яах вэ гэж бодож байна. Хэрв бид өнөөдөр 100 алтан лин өрчихвөл дараа нь буцааж шилжүүлж чадахгүй шүү дээ. Лимийн нэмсгэлэн толгоос хэсрв. Санаа зовлтгүй, ямар ч асуудал байхгүй. Явъя дэлгүүр эсэ. Ингэж хэлээд Лимийн шууд 100 эрдэнийн танхимаар хаалгаар оров. Лин Шаод нь түүнийг гөлөрч харав. Тэр энд зөвхөн уулзах гэж ирсэн дараа нь хотын төв талбай эсвэл өөр жижиг зах руу явах байх гэж бодож байжээ. Гэтэл шууд 100 эрдэнийн танхим руу орох гэж байна. Энэ газар хэдэн мянган алтан лингийн бараа зардаг. Тэнгэрийн Аз хотын хамгийн тансаг дэлгүүрүүдийн нэг шүү дээ. Ах минь, төрсөн ах минь, бид үнэхээр энэ дэлгүүр хэсэг гэж байгаа юм уу? Энд. Лимийн ингэж хэлээд дотгош орлоо. Дэлгүүрийн эзэн Лиминийг бүдэг бадаг танив. Энгийн хувцастай залуу, биеэрээ жижигхэн, ийм төрх амархан мартагдахгүй. Жаахан бодоод тэр хэд хоногийн өмнө бичээсийн тэмдэг зарна гэж ирсэн залуу гэдгийг саналаа. Дэлгүүрийн эзэн тэр даруй төвчээргүй болов. Чи дахиад ирвүү? Би чамд хэлсэн шүү дээ. Танаа бичээсийн тэмдгийг авахгүй. Лим минь мэдээж энэ 100 эрдэнийн танхимын эзнийг санаж байлаа. Анх хувийн дэлгүүрүүдээр ороход нэг ч эзэн түүнд хүндэтгэлтэй хандаагүй. Үнэн дээр эдгээр дэлгүүрийн эзэд жинхэнэ эзэд нь биш. Жинхэнэ эзэд нь хөвчлэн баян эрхмүүд байдаг бөгөөд дэлгүүр дээрээ байнга суудаггүй. Тэд ажил хариуцахын тулд ийм менежер дэлгүүрийн эзэн хөсөлдөг. Мэдээж тэдний цалин борлуулалттай холбоотой тул баян гэр бүлийн залуусыг хараад долгонож ашиг олохыг хичээнэ. Лимийн өмнөх явдлыг дотроо мартсангүй. Тэр хэлв. Миний бичээсийн тэмдгүүд зарагдсан. Өнөөдөр би юм хөдөлж авахар ирсэн. Зарагдсан гинэ. Дэлгүүрийн эзний нүдэнд үл мэдэх дорд үдсэн өнгө тодров. Түүний бодлоор тэр бичээсийн тэмдгүүд ямар ч үн хүрэхгүй. Сайндаа л хэдэн 10 алтан лин. Энэ хөдөөний жаал үнэхээр гинэ юм. Хэдэн 10 алтан лин олцоход өөрийгөө баян хүн боллоо гэж бодож байвал инээдтэй эрг. Ёстой хөгийн хүүхэд. Гэсэн ч дэлгүүрийн эзэн түүнийг хөөсөнгүй. Эцээц 100 эрдэнийн танхим зөвхөн мөнгөтэй хүн орж болно гэсэн дүрэн байхгүй. Лимийн нүд гэлбом дэлгүүрүүдийн тавиуруудыг ажиглав. Тавиур бүр дээр үнэт материал ховор бараа өрөөстэй байлаа. Үнэхээр гайхалтай газар ажээ. Лин Шаодны түүнд авч өгсөн 100 жилийн хүн ороход энд бол доод зэрэглэлийн бараанд л тооцогдно. Энд ховор юм үнэт материал мастер төвчний бичээсийн тэмдэг бүр хэдэн мянган алтан лингийн үнэт эрдэнэс хүртэл байв. Лимийн хайхрамжгүй мэт хэлв. Шаод нь авахыг хүссэн зүйл байна уу? Лин Шаод нь аргагүй нэмсэглэв. Ахлын чи өнөөдөр яг ямар галзуу дуудуулж байгаа юм бэ? Харж үзэхэд мөнгө орохгүй. Үнэн л дээ. Гэхдээ тэр дэлгүүрийн эзэн бидний хөдөөний амтын шиг харж байгааг харахгүй байна уу? Бүх би эвгүй болоод байна. Лимийн хэлв. Тэр зүгээр л өчүүхэн бодолтой мунхаг хүн. Юу гэж бодох нь хамаагүй. Чи өөрөө сонгохгүй бол би тусалж сонгоё. Уян хуйг авбал ямар байна? Лин Шаод нь толгоос хэсрэв. Ахлын дими цаг үрхэ болий. Хэрэг би 100 эрдэнийн танхимаас юм сонгвол бид төлөх мөнгөгүй. Тэгээд тэд араас хөөж ирнэ. Бодоод үзтээ. Тэр үед чи хурдан гүгээ цухтана. Харин би чамаас тарган болохоор хоцроод зодуулна. Лимийн хариу хэлэх үг олсонгүй. Би хизээ чиний цагийг дэмээ үрж байсан юм. Чи хизээ юм уу санаа боддгүй байсан юм. Хартаа би чинь шудраг, сайхан сэтгэлтэй хүн. Намайг өрөвдөөч. Лимийн инээгээд хувцаа үлээлэг сөхөв. Цээжнийх нь халаасны ойролцоо алтан дэвсгэртүүдийн ирмэг харагдаж байлаа. Тэгвэл энэ мөнгө биш гэж үү? Лин Шаод нь улаан тогтвын доторх олон алтан дэвсгэртийг хараад хэсэг хөдөлгөөнгүй болов. Оюун санаа нь цагаан хоосон болж нүд нь гөлөрчээ. Нэг бүр нь 1000 алтан лингийн дэвсгэрт. Үнэхээр 1000 алтан лингийн дэвсгэртүүд байлаа. Түүнээс гадна зузааныг нь харуул ганц биш. Магадгүй нийтдээ 10,000 алтан лин хүрэхээр 10,000 алтан лин гэж юу? Энэ юу болж байна? Лин Шаодны ухаан бараг зогсож хөл дээрээ ганхав. Ахлын чи хүн дээрэмдсэн юм уу? Үгүй чиний толооны чадвараар тийм ихийг дээрэмдэж чадахгүй байх. Лин Шаодны шивнхийг сонсоод
Лин миний тухан дээр хар зураас татах шиг л болов. Тэнгэр минь энэ нөхөр тэр аргагүй хэлв. Би бичээс зарж олсон мөнгөө чи л надад итгэхгүй байна. Бичээсийн тэмдэгэ тэр 3 муу цаасаа бичээсийн тэмдэг байсан гэж хэлж байна уу? Тэгээд хідээр зарсан юм. 3000 алтан лин. 3000 лин шаудны булцгар хацаар чичирч эхлэв. Тэр зочирдсан ч бусдад сонсогдох вэ гэж яагаад дуугаа дарлаа. Чи нэгийг нь 3000 алтан лингаар зарсан гэж юу? Чи нэг сар бэлтгэл хийгээд 3000 алтан лин хүрэх бичээсийн тэмдэг бүчигтэй ч гэсэн гэж хэлж байна уу? Лин минь толгойд өгөө. Лин шаудан бол түүний хамгийн сайн найз, ах дүү шиг нь хүн. Тэр түүнээс бүхнийг нуухыг хүссэнгүй. Тэгээд ч нууж чадахгүй. Хэрв Лин шауданд мөнгөөр туслахыг хүсвэл юу болсныг ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна ирээдүйд Цин Шинсон, Муу И эсвэл өөр өндөр зэндааны хүмүүс түүнтэй холбогдох магадaltaй. Тэгвэл үннийг Лин шауднаас нуух боломжгүй болно. Чи миний оюун ухааныг доромжилж байна. Лин шаудан дуу алдав. Чи ганцхан сар бэлтгэл хийгээд ийм бичээсийн тэмдэг бүтээж чадна гинэ. Намаа 3 настай хүүхэд гэж бодоо юу? Байцааны навчийг ховор юм гэж итгүүлнэ гэж бодсон юм уу? Лин минь мөрөө авчив. Үнэн бол үнэн. Чи итгэхгүй бол яалтай вүлээ? Аха, ах Лин минь надаар битгий ингэж тоглол. Юу болсон гэдгийг үннээр нь хэл л дээ. Лин минь санаа алдав. За хэлж өгье. Гэхдээ чи хинт ч хэлэхгүй гэж амлаж байна. Лин шаудан шууд хэлв. Үнэн дээ. Надад нэг нууц багш бий. Намайг 12 настай байхад багш минь гарч ирээд миний авьяас сайн, ухаан сэрэг, хөв тавилан минь агуу байна гэд тэгээд ертөнцийн амар амгалан сахиулах үүргийг надад өгч хүчээр шавэ болгосон. Ингээд би түүнээс бичээсийн техникийг сурч эхэлсэн. Худлаа. Лин шаудан яг ялаа залгсан мэт царайлав. Ах Лин, арай жоохон нухацтай ярьж болохгүй юу? Лин минь хэлв. Би чамд худлаа хэлээгүй. Надад үнэхээр багш бий. Болдоо. Хэрвээ чи багштай олон жил бичээсийн техник сурсан юм бол яагаад өмнө надад бичээсийн техник гэж юу вэ гэж асуусан юм. Лин минь тайвнаар хэлв. Багш надад зөвхөн ур чадвар заасан, мөнгө өгөөгүй. Харин бичээсийн техникийн үед би сурсан ч ямар хэрэгтэйг нь мэддэггүй байсан. Чи хэлснээ дараа л түүнийг мөнгө олдоход ашиглаж болохыг мэдсэн. Хараалт Лин шауданд энэ ертөнц галзуурчихсан мэт санагдав. Яг л замаас нэг муурын зулцаг олж аваад хэдэн жил тижээж илж эрхлүүлж байтал гинэт тэр нь ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болж хувирахтай адил. Тэгээд тэр бүсгүй нь унсан чөтгөрийн эзэн хааны домогт овгийн гүнж байж таарад санамсаргүйгээр чамд дурлчихсан байхтай л адил боломж. Яг л тийм тохиолдолд. За тэгэхээр одоо ойлгосон биз? Явъя, дэлгүүрсэе. Лин миний сүнс нь гарчихсан мэт болов. Лин шаудныг татан уян хуйг сонгохоор цааш алхав. Лин шауд нь том хүсэл мөрөөдөлтэй хүн биш. Тэр тулааны урлагт тийм ч дуртай биш. Зөвхөн Лин овгийн шууд удам гэсэн байр сууриа хадгалж үлдэх хэмжээнд л хангалттай хичээдэг. Тиймээс Лин минь түүнд уян хуйг авч өгвөл амийг нь хамгаалах сайн баталгаа олно гэж боджээ. Энэ уян хуйг ямар материалаар хийгдсэн юм бэ? Лин минь асуув. Дэлгүүрийн эзэн төвчээргүйхэн түүн рүү хараад хэлв. Манай дэлгүүрийн өндөр чанартай эрдэнэс тайлбарын ширээний ард байгаа тэмдэглэлээр бичээстэй. Өөрөө хар. Түүний үгэнд Лин минь шиг хүн өндөр зэрэглэлийн дэлгүүрт ирэх ёсгүй гэж догдохоо шингэсэн байлаа. Энэ дэлгүүрийн эзэн олон жил 8 хийсэн болохоор хэн хотлож авах хүн, хэн авахгүй хүн бэ гэдгийг өөрийнхоороо таних чадвартай болсон. Баян хүчтэй хүн орж ирвэл тэр шууд угтаж туслана. Харин мөнгөгүй хүн орж ирвэл үл тоон. Тэр тусмаа Лин минь хэд хоногийн өмнө муу цаасаа зарна гэж ирсэн залуу. Ийм хүү ямар сайн хүн байх вүлээ гэж бодоод дэлгүүрийн эзэн төвчээргүй байлаа. Лин минь уян хуйг тавьсан хэсэгт очиж тайлбарыг нь уншив. Энэ зөөлөн хуйг нь 10,000 ширхэг 6 тохоо урт өдрийн захирагч олсны ширхгээр хийгдсэн байв. Мөн хэдэн мянган ширхэг алтан модны үндэсний хүр хорхоон торгыг хольж 20 гаруй өндөр төвчний урдлах аргаар бүтээжээ. Үнэн нь 392 алтан лин. Ийм сайн уян хуйг үнэхээр эрдэнэс байлаа. Би бэхжүүлэх төвчний 4-р шат хүртэлх довтлогыг тисч чадна. Гэхдээ 4-р шатнаас дээш хүний довтлогоонд амархан эвдэрнэ. Тиймээс Лин миний хувьд хэрэггүй. Харин Лин шауданд яг тохирно. Тэр цааш үргэлжлүүлэн харж байтал хоёр зүйл нүдэнд нь туслаа. Алтан буугын үрэл болон сүнс цуглуулах үрэл. Өмнө Лин минь үрэл хэрэглэж байгаагүй. Учир нь үнэн дэндүү өндөр. Үрэл гэдэг нь эми үүс болон хэрцгий араатны түүхийн эдийг нэгтгэж боловсруулж хийдэг зүйл. Эми үүс эсвэл араатны материалыг дангаар нь хэрэглэхээс хэд дахин илүү үр дүнтэй. Түүнээс гадна тусгай жороор эми үүс араатны материал дангаараа гаргаж чадахгүй нөлөөг бий болгож чаддаг.
Алтан буугын үрэл маш ховор. 100 жилийн настай алтан буугын ураг нь гол орцоор нь ордог бөгөөд олон төрлийн эмийн өвсөөр дэмжин боловсруулагддаг. Алтан бууг өөрөө ховор амьтаа. Дээрээс нь хөвчлэн алс уулын гүнд ойд байдаг. Олох нь амаргүй. Түүний ургийг авах нь бүрч хэцүү. Алтан буугын үрэл бугын урагнаас боловсруулагддаг тул дотроо баялаг анхлын амин хүч агуулдаг. Дээрээс нь хин хөвлийгээр гараагүй тул хоотын амьсгал бохирдоогүй. Тиймээс энэ үрэл биедэх бохирдлыг арилгаж сүнсний хүч болон биеийн бясалгалыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Ийм үрэл шар будааны ширхэгтэй адил жижиг боловч үнэ нь 200 алтанлын. Сүнс цуглуулах үрэлч мөн үнэт түүхий дээр боловсруулагддаг. Гол орцон 100 жилийн настай цусан мөг. Гол нөлөө нь сүнсний хүч шингээх чадварыг нэмэгдүүлдэг, тулаанчийн бясалгалын хурдыг өсгөх. Энэ үрэлч мөн 200 алтан лянтай тэнцэн. Язгууртан гэр бүлийн залуус хүртэл хуримтлуулсан мөнгөөрөө л авдаг гэд. Лин Минь цаашаа харахаа болоод юу авахаа шийдлээ. Тэр дэлгүүрийн эзэн рүү хараад хэлв. Энэ алтан модны үндэсний хүр хорхон хуйгийг авъя. Боогоод өг. Бас 6 алтан буугын үрэлт 10 сүнс цуглуулах үрэл авна. Дээрээс нь энэ жагсаалт дээрх бүх материалыг өг. Нэгийг ч бити алгасаарай. Ингэж хэлээд Лин Минь нэгэн жагсаалт гаргаж ирэв. Түүн дээр олон төрлийн материал бичээстэй байлаа. Бүгд бичээс хийхэд ашигладаг зүйлс. Тэр саяхан хараад эдгээр материал энд бүгд зарагдаж байгааг мэдсэн юм. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 26 дугаар анги нэвтэрсэн нь Лин Минь хэлснийг сонсож дээрээс нь хит урт жагсаалт харсан дэлгүүрийн эзний царай улааж орхив. Энэ хөдөөний жал 100 эрдэнийн танхимыг тоглоом хийдэг газар гэж бодоо юу? Ийм том захиалга хамгийн багадаа хэдэн мянган алтан лин болно. Гэтэл энэ жаахан хүү зах дээрээ хятад байцаа авж байгаа мэт айшилж байна. Хэдэн мянган алтан лин зарцуулна гэдэг язгууртан гэр бүлийн залуу ноёд хүртэл амархан гаргаж чадах мөнгө биш. Дэлгүүрийн эзэн жагсаалтыг төвчээргүйхэн савлаж лангуурн дээр тавиад хэлв. Би та хоёрт анхааруулж байна. 100 эрдэнийн танхимд санаатаагаар төв бодвол маш ноцтой үр дагавартай шүү. Чиний анхааруулга хинт хэрэгтэй юм. Лин Шаод нь дэлгүүрийн эзний гар дээр хүчтэй алгадав. Дэлгүүрийн эзэн насаараа 8 хийсэн хүн тулааны урлаг бясалгах авьяасгүй тул Лин Шаодны энэ хүчтэй алгад зохиулаад өрөвдөлтөөр ориллоо. Чи дэлгүүрийн эзэн энэ хоёр танхим дотор шууган тарихаар зүрхлэн гэж огт бодсонгүй. Сонс муу их зантаа новш минь. Энэ залуу ноёдод мөнгө бий. Лин Шаодан ингэж хэлээд Лин Миний дээлийн ингэрлөө гараа сунган цээжнийх нь ойролцоох алтан дэвсгэртүүдийг гаргаж ирэв. Тэр дэвсгэртүүдийг лангуун дээр 100 жингийн хүчээр тасгийтэл шидэхэд лангууд ориглоо. Гарт нь алтан дэвсгэртүүд байхад Лин Шаодны өөртөө итгэх итгэл тэнгэрт тулжээ. Энэ дэлгүүрийн эзэн түүнд аль хэдийн таалагдахгүй байсан. Ийм боломж гарч байхад тэр энэ бүдүүлэг хүнд хичээл заахгүй өнгөрхөө. Дэлгүүрийн эзэн алтан дэвсгэртүүдийг хараад гацаж орхив. Нүдэнд гялсгийж тэр дэвсгэртүүдийн нийт хэмжээг хурдан тооцоолж эхэллээ. Нэг бүр нь 1000 алтан лингийн дэвсгэрт. Энэ багцлав хэдэн 1000 алтан лин болох нь гарцаагүй. Тэр даруй ойлгов. Эдгээр алтан дэвсгэрт жинхэнэ худалдааны танхимын харьяа альж мөнгөний газар очиод шууд алтан лингаар солиулж болно. Дэлгүүрийн эзэн бүрэн цочирдов. Тэр Лин Минь, Лин Шаодан хоёрыг дахин шинжлэн харлаа. Энэ хоёр жаал ямар ч талаараа язгууртан гэр бүлийн хүүхэд шиг харагдахгүй. Хэдэн хоногийн өмнө Лин Минь айлаас айл дамжин тэмдгийн цаас зарах гэж явсан ядуу хүү байсан. Гэтэл гинт хаанаас их хөрөнгөтэй олчихов? Үнэхээр нөгөө тэмдгийн цааснуудаа зарсан юм гэж үү? Боломжгүй. Бичээсэн шавийн бүтээл ийм их мөнгө хүрнэ гэж байхгүй. Гинт баяжсан хоёр хөдөөний жаал тэд аль хэдийн өндөр зэндааны хүмүүс болсныг тэр анзааралгүй өмнө хэрхэж байжээ. Дэлгүүрийн эзний зүрхэнд гуниг л үлдэв. Гэхдээ мөнгө бол бурхан, харин энэ дэлгүүр бол сүм. Тэр бирсүүт жүрт шиг хавдсан гараа илж нүүрэндээ нэмсгэл тодруулав. Жагсаалтыг авч хурдан гүйлгэн харлаа. Дээр нь бичсэн материалууд бүгд хямдхан зүйл биш. Лин Миний авахыг хүссэн бусад зүйлстэй нийлүүлээд хурдан тооцвол энэ 8 бараг 6000 алтан лин хүрнэ. Энэ нь 2 ховор эрдэнсийн үнэтэй тэнцэнэ. Харин хураамжаас нь тэр өөртөө 120 алтан лин авах боломжтой. Энэ бага мөнгө биш. Хэдийгээр зүрхэнд нь жаахан гомдол үлдсэн ч ийм их хэмжээний мөнгө тэр гомдол өчүүхэн зүйл байлаа. Тиймээс дэлгүүрийн эзэн бүхэлдсэн инээмсэглэж хэлв. Энэ мунхаг би эрхэм зочид ирснийг таньж чадсангүй. Түр хүлээгээрэй. Би бүхнийг даруй бэлдээ. Дэлгүүрийн эзний би хит хий дүүрсэн мэт гахаа шиг бүдүүн боловч хөдөлгөөн салхи мэт хурдан байлаа. Лин Миний хүссэн материалууд дэлгүүрийн өөр хэсгүүдэд байсан ч
Тэр хөл хурдан гар овсгоотой тул удалгүй бүгдийг нь цуглуулж дуусгав. Дараа нь гэрэлцэн инээмсэглэлтэйгээр хэлв. Эрхэм хоёр зочдоо бараагаа шалгаж үзнэ үү. Нийт 5800 алтан лим болж байна. Овоолсон барааг хараад Лин Шаод нь Лин Минээс асуув. Бүгд мөн үү ахлын? Лин Мин хэлв. Тийм бүгд байх шиг байна. Яг энэ үед Лин Шаодны амны булан таталцаж залтай инээмсэглэл тодорлоо. Уучлаарай жаахан эвгүй юм. Би төлбөрөө өөр дэлгүүрийн ажилтнанд төлмөр байна. Дэлгүүрийн эзний инээмсэглэж байсан царай агшин зур хөшөв. 100 эрдний танхим шиг өндөр зэрэглэлийн дэлгүүрт ажилтны үнцийн борлуулалтаас нь хамаардаг. Тиймээс эндхийн дэлгүүрийн ажилтнууд өөрийн зарсан бараанаас хураамж авдаггүй байв. Лин Шаод нь үүнийг мэдэж байсан тул энэ амьтныг жаахан зовоохоор шийджээ. Жаахан хурдлаарай. Бид ажлаа хурдан дуусгамаар байна. Дэлгүүрийн эзэн Лин Шаод нь өөрөөр нь санаатаа тоглож байгааг ойлгож зүрхэндээ уур дүрлцэв. Хэрвээ язгууртан гэр бүлийн залуу түүгээр тоглосон бол тэр твчих байсан. Гэвч энэ хоёр бол саяхан жаахан мөнгө олсон төдий хөдөөний жалууд. Ингэтлээ даварч дээрээс нь гарч айшлах эрх тэдэнд байхгүй. Тэр яаж ийм хүмүүст дарлуулах вүлээ? Түүний хоолой үүдэн болов. 100 эрдний танхимд одоо би ганцаараа хариуцж байгаа. Өөр хэнийг олж ирэхийг та санал болгож байна. Муу алей амт минь бидэнд худал хэлэх хэрэггүй. Түргэн яваад өөр хүн дууд. Үгүй бол би эзэнт чин гомдол гаргана шүү. Тэгэлдэ. Дэлгүүрийн эзэн ёчтой инэв. Эзэн гинэ. Энэ тэнийг өөрөө хүссэн үедээ эзэнтэй уулзч чадна гэж бодоё. Тэр дахиад хідэн хатуу хэлэх гэж байтал нүдэнд гинт нэг зүйл дээр тогтов. Алтан дэвсгэртүүдийн дунд алтан ягаан өнгийн нэгэн карт байлаа. Энэ бол муу үеийн Лин Мид өгсөн эрхэм зочны карт. Энэ картыг хэрэглэсэн хүн засгийн харьяаны бүх дэлгүүрт 10% хөнгөлт авдаг. Энэ бол маршалийн өргөө болон хааны гэр бүлийн алтан ягаан эрхэм зочны карт байлаа. Дэлгүүрийн эзний зүрх дэлсэв. Энэ эрхэм зочны картыг худалдааны танхим хааны гэр бүл маршалийн өргөөнийхнийг баярлуулахын тулд олгодог. Өнөө хүртэл 100 хүрэхгүй ширхэг тараагдсан гэдэг. Ийм карт эзэмших эрхтэй хүмүүс бол хааны гэр бүлийн гишүүд эсвэл маршалийн өргөөний хамгийн дээд зэндааны хүмүүс. Тэдний аль нь ч байсан түүнийг шавьчиг нэцэлж чадсан. Тэр дуусчээ. Бүх зүйл дууслаа. Энэ хоёр жаал хүснээ хийх ард тал эрх мэдэлтэй хүмүүс байж таарав. Магадгүй хааны ордноос зүсээ хуургаад тоглохоор ирсэн хааны баг хөвгүүд ч байж мэднэ. Хараалид түүний аз үнэхээр нохон баас байлаа. Дэлгүүрийн эзэн цөхрөв. Хоёр залуу ноёнтоо энэ өчүүхэн би буруу харж мухаглжээ. Шийтгэлээ хүртэх ёстой. Би одоо өөр ажилдаа олж ирээ. Та хоёр өшөөс сойрхож миний өчүүхэн алдааг сэтгэлдээ бүү хадгалаарай. Дэлгүүрийн эзэн өөрийгөө алгадаж эхлэв. Хүчтэй биш ч хацрынх нь өөх савлан чичирнэ. Лин Шаодон бүр мэл гайхав. Энэ нөхөр галзуу юм уучсан юм шүз. Дэлгүүрийн эзэн айж төгссөн байдалтай өөр нэг ажилдаа олж ирж 8-аг дуусгуулав. Тэр тасралтгүй уучлалгүйсаар эцэст нь бүр тэднийг буцаах сүүх тэрэг хүртэл дуудлаа. Лин Миний сууц руу буцах замд Лин Шаод нь дэлгүүрийн эзэн ингэтлээ өөрчлөгдсөн нь алтан ягаан эрхэм зочны картаас болсон гэдгийг мэдсэнгүй. Тэр зөвхөн алтан дэвсгэртүүд энэ их зантай дэлгүүрийн эзнийг айлгаж орхилоо гэж бодож байв. Тиймээс сэтгэл нь үнэхээр сайхан байлаа. Хаха, яста сайхан байлаа. Хараалид тэр дэлгүүрийн эзнийг айсандаа бүтэлцсэн царайг санахад инээд хүрээд байна. Ахлын чи яараагүй байсан бол би 100 эрдний танхимын эзэнд гомдол гаргаад тэр муу их зантай амтныг юмаа баглаад явуулчих байлаа. Лимийн үнэндээ бүгдийг тодорхой харсан. Дэлгүүрийн эзэн алтан ягаан эрхэм зочны картыг хармагц царай ногцон өөрчлөгдсөн. Маршалийн өргөний олон жил хөрөнгөлүүлсэн эрх мэдэл нөлөө хааны гэр бүлээс дутхааргүй хүчтэй юм гэж тэр дотроо санаа алдлаа. Тэр хэлв. Жижиг хүмүүс өөр өөрсдийн амьдрах аргатай. Долгонол, бүдүүлэг зан хоёр бол тэдний амьд үлдэхийн тулд сурсан зүйл. Тийм хүмүүст хэтэрхий хэрцгий хандах хэрэггүй. Шаод нь энэ алтан буугын үрэл болон уян хуйг чинийх. Алтан буугын үрэл биедэх бохирдлыг арилгаж чаддаг. Эхний үрэл хамгийн үр дүнтэй, дараагийнх нь нөлөө 2 дахин багасна. 3-аас дээш хэрэглүүл ихэвчлэн дэмий үрсэн хэрэг болдог. Харин сүнс цуглуулах үрэл бол хэрэглэхэд тоонд хязгааргүйч зөвхөн шаргуу бэлтгэл хийдэг хүмүүс тохиромжтой. Лин Шаод нь бол мэдээж хэрэггүй. 3 алтан буугын үрэл бол уян хуйг нийлээд бараг 1000 алтан лин хүрнэ. Лин Шаодны хувьд энэ бол асар их мөнгө. Тэр хэсэг эргэлдсэн ч Лин Миний ярьсан түүхийг санав. Хэрв тэр үнэн бол ирээдүйд Лин Миний олох мөнгөтэй харьцуулахад 1000 алтан лин ердөө далаад тосол мэт. Ингэж бодоод тэр эд зүйлсийг ав. Инээмсэглэн хэллээ.
Тэгвэл би ичих нүргүүгээр авчихъя. Ахлын ирээдүйд чи миний хамгаалах шөхөр болно шүү. Хаа. Лими инэвсэглээд хэлв. Бид ах дүүс бидний хооронд олон ёс хэрэггүй. Бас Лими үлдсэн 3000 алтан линийг гаргав. Дараагийн удаа овгийн элч нар Тэнгэрийн Аз хотод ирэхэд түүнийг миний эцэг ихт хүргэж өг. Тэдэнд хоолны газраа худалдаж ав гэж хэлээрээ. Лиминий эцэг их амьдралынхаа хагасаас илүү тэр хоолны газар зориулсан. Тиймээс мэдээж тэр газартаа гүн сэтгэлтэй. Лимин тэдэнд туслахын тулд хамгийн түрүүнд тэр хоолны газрыг худалдаж авч өгөхийг боджээ. За энэ ажлыг надад даатга. Лин Шаодын явсны дараа Лимин ганцаараа өрөөндөө буцаж ирэв. Тэр хоолны руугаа харахад 7 гүн ухааны тулааны ордны элсэлтийн шалгалт хүртэл 50 өдөр үлдсэн байлаа. Энэ 50 өдөрт тэр дахин төрөх ёстой. Алтан бугын үрэлж вэ, сүнс цуглуулах үрэлж вэ. Эдгээр ийм тулаанчийн бяцлаглыг шууд нэмэгдүүлдэггүй. Эхнийх нь биедэх бохирдлыг арилгана. Сүүлийнх нь сүнсний хүчээр бэлтгэл хийхэд хялбар болгож өгнө. Хоёрыг хамтдаа хэрэглэвэл бэлтгэлийн хурдан нэмэгдэнэ. Харин бяцлаглыг шууд нэмдэг юмуд мэдээж байдаг. Гэвч тэдгээр ийм сүнсний хүч дотор их бохирдол үүсгдэг тул сул талтай. Бяцлал хурдан өсөх авч суурин тогтургүй болно. Дараа нь тэр суурэ батжуулахын тулд асар их цаг зарцуулах шаардлагатай. Тиймээс Лимин тийм төрлийн имийг яран хотлож аваагүй. Энэ үед Лимин моддын орой дунд байж анхны алтан бугын үрлээ уухаар болов. Алтан бугын үрэл үнтэйч жинхэнэ ховор юм гэж хэлэхэд арай өрөхгүй. Лимин бичээсийн техникээр имийн хүчийг нэмэгдүүлэх аргыг мэддэгч алтан бугын үрэл дээр заавал тэгэх шаардлагагүй байлаа. Тиймээс тэр шууд хэрэглэв. Лимин том модон торхыг усаар дүүргээд хувцас тайлан дотор нь өсрөн орлоо. Удалгүй имийн хүч бие дотор уусан тархаж эхлэв. Тэр цээжин дотор нь халуун урсгал эргэлдэж байгааг мэдэрлээ. Лимин бяцлагалд орж жинхэнэ их хаосын аргыг эргэлдүүлв. Сүнсний хүч бие дотор нь хөдөлж алтан бугын үрэл нөлөөгөө үзүүлж эхэллээ. Имийн хүч идэвхжих тусам Лиминий биеэр үл ялэг чимчигнэх мэдрэмж авч биеийн цэвэршиж эхлэв. Тулаанч хүний бие эхийн хөвлөгөөс гарсны дараа л эхлэн энэ ертөнцийн бохир хоовтын агаарт байнга өртдөг. Ийм агаар амьсгал бүрт бий, идэж буй үр тарианд бий, ууж буй гол горих, нуурын усанд хүртэл бий. Тиймээс бохирдол бие дотор хөрөмтлөх нь зайлшгүй. Харин алтан бугын үрэл бугын ураг доторх шинчаан агаарын өчүүхэн уул мөрийг агуулдаг тул биеийг цэвэршүүлэх чадвартай. Лимин бүхэл шүнжин модон торхон дотор хэвтэв. Усны гадаргуу дээр тослог харангийн зүйлс гялтганан хөвж эхэллээ. Энэ бол Лиминий биедэх бохирдол байв. Язгууртан гэр бүлийн залуус энэ үйл явцыг хөвчлэн 12 наснаас эхэлдэг. Тэд биеэ тавтан цэвэршүүлсний дараа тулааны урлагаар бэлтгэл хийж эхэлнэ. Ховор эмийн усанд орох нь тэдний хувьд энгийн зүйл. Тиймээс тэдний бие бохирдол баг хөрөмтлөгдөг бөгөөд сүнсний хүчээ бие махбодтойгоо уусгах нь ч илүү амар байдаг. Хэдийгээр Лиминтэй адил 3 дахь зэрэглэлийн авьяастай байлаач Лимин тэдний хурдыг гүйцэхэд хэцүү байх байсан. Үүр цайхад Лимин эцэст нь нүдэ нээлээ. Алтан бугын үрлийг тэр бүрийн шингээж дууссан байв. Биеийн ч цэвэршжээ. Лимин дахин жинхэнэ их хаосын аргаа эргэлдүүлв. Үнэхээр сүнсний хүч бие дотор нь урсах өмнөхөөсөө хавгүй амар болсон байлаа. Тэгээд тэр өөр нэг зүйлийг олж мэдэв. Сүнсний хүч нь бүх биеэр нь тархсан мэт санагдав. Энэ бол бие бэхжүүлэх төвшний 2 дугаар шатны эхлэл. Лимин эцэст нь бие бэхжүүлэх төвшний 2 дугаар шатанд хүрчээ. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас